За сайн байцгаана уу залуусаа. Хүснэгт буюу array-ийг үзье. За ижил төрлийн элементүүдийн тогтмол хэмжээтэй дараалсан цуглуулгыг хадгалдаг хүснэгт өвдлийн бүтцийг өгдгөө. За number 1 number tag number 1 ингэсээр хагаад number 99 гэсэн иймэрхүү хувьдагчдыг зарлахын оронд хүснэгт зарлаж за tag 199 дугаараар хандаж авч болно. За хүснэгтийн утгууд санах хойд дарааллан байрладаг. За хүснэгт зарлах. За нэг хэмжээс хүснэгт зарлах. За хүснэгтийн хэмжээ тэгээс их бүхэл тоо байх ёстой. За төрлөө бичээд хүснэгтийн нэрээ бичээд дөрвөлжин хаалтан дотор хүснэгтийн хэмжээг бичээд тийг тасгал. За ингээд бичнэ гэсэн. За хүснэгтээ зарлая. За int гэд энд хэмжээг бичнэ гэсэн үг. За ингээд би А гэдэг хүснэгтийг 10 гэдэг хэмжээтэй зарлчлаа. За одоо А-гийн утгуудыг хэвлж харж үзье. За анхны утгууд нь одоо санамсаргүй утгууд өгөгдсөн байна. За 10 хүртэл ингээд хүснэгтийн утгуудыг хэвлж харж үзэх юм бол ингэж харж хэвлж болно. За 10 хүртэл тавтангуудаа Cout А-гийн хандахтаа болохоор А-гийн ийдгээр элемент гээд хандчихна. Тэгээ чинь тэгээ тэг байгаа. Тэгээ 9 хүртэл тавтана. Тэгээс 9 хүртэл ингээд хандна гэсэн элементүүд рүү. За хүснэгт нь тэгээс эхлэх учраас яг 10 гэсэн А-гийн 10 гэсэн элемент байхгүй. Тэгээд 9 хүртэл тавтана гэсэн. За ингээд 8 тэг ийм санаасраггүй утгууд байна. За тэгээд ингэж хүснэгт зарлах нэ. Утгуудыг хэвлж үзвэл яг анх утга оногоог байх юм бол ийм санаасраггүй утгууд өгчнө. За хүснэгтийн анхны утга олохдоо болохоор энэ гоё хаалтан дотор хүснэгтийн хэмжээнээс хэтэрч болохгүй ийм утгууд өгнө. За хүснэгтийн хэмжээг зарлаагүй бол энэ хаалтан доторх тооны хэмжээгээр зарлана. За дугаарлал тэгээс хүснэгтийн хэмжээнээс нэгээр бага тоо хүртэл дугаарлана. За хүснэгтийн хэмжээ 5 болтыг 1 2 3 4. За дөнгөсөө хэлсэн шүү дээ. Тэгдүгээр элемент нь эхний, за дөрөвдүгээр элемент нь сүүлчийн элементтэй 5 хэмжээтэй бол. Яг тэгвэл тэгээс эхэлж байгаа болохоор ингээд 4 хүртэл яваад байгаа. За энд болохоор ингэж зарлж болно. За тоог нь бичих юм бол яг энэ тоотойгоо тэнцүү анхны утга өгөх ёстой. Биш энэ хэтрүүлж болохгүй. Тэрнээс багыг өгж болно. Тэгэх юм бол үлдсэн тэг гэж явчихна. За харин энд болохоор ингээд зарлчих юм бол яг энэ утгаараа ингэж хүснэгтийн утга нь үүснэ. Янд жишээ нь 5 ширхэг тоо 1002 3.4 50 гэх юм бол яг 5 хэмжээтэй хүснэгт нь үүсэж байна. Харин энэ тохиолдолд угаасаа хүснэгтийн хэмжээг нь өгсөн болохоор бид нар яг энэ хагалдах утгууд нь ингээд өгнө гэсэн үг. Тэгэх юм бол хүснэгтийн тэг 1 2 3 4-р элемент нь 1002 3.4 17 50 ийм утгуудтай байна гэдгийг хэлээд өгч байгаа. За энэ жишээнд би ингээд за эхний 3-т нь 1 2 3 гэдэг. Тэгдүгээрт 1-ийг, нэгдүгээрт нь 2-ыг, хоёрдугаарт нь 3-ыг өгч. За ингээд хэвлж үзэх юм бол 1 2 3 гэд үлдсэн. Одоо тэг байна. За ингээд 1 2 3 гэд тэг. Анхны утгатай өгөхөд ингээд үлдсэнийг нь тэгээр дүргээд өгч. За ингээд анхны утга өгж болох нэ. За хэмжээг нь өгөөгүй тохиолдолд болохоор яг энэ хэмжээгээр үүсч. За тэгэх юм бол яг 3 хэмжээтэй үүснэ гэсэн үг. Хүснэгт маань 3 хэмжээтэй гэсэн үг. Тэгээд гээд 1 2 3 гэж одоо хэлнэ. 3 хүртэл тавцсан учраас. За ингээд хэлчихнэ гэсэн үг. За ингээ анхны хүснэгттэй анхны утга одоо өгж үзлээ шүү дээ. За хэмжээг нь өгөх юм бол гэхдээ хэмжээнээс нь хэтрүүлэхгүйгээр ингээд анхны утга өгнө. Тэг үлдсэн хэсэг нь одоо тэгээр дүрчнэ. Тоо авах юм бол ямар нэг энд бүхэл тоо эсвэл тодорхой тоо авах юм бол тэгээр дүргээд харин одоо бүүл байх юм бол false буюу худлаагаар дүрчнэ гэсэн үг. За ингээд анхны утга онцно. Хүснэгтийн элемент рүү хандахдаа ингэж яг харгалзах индекс буюу дугаарынх нь одоо тэгээс авахлаад хүснэгтийн элементээс нэгээс бага хүртэл дугаарлагдж байгаа шүү дээ. Тэрний харгалзах дугаараар ингээ хандна. Тэрийг энд харуулсан
яг хүснэгтийн E-р элемент гэдэг. Тийм тэг үед тэгдгээр одоо 2 үед 2-р элемент гэдэг ингэж хандж болно гэсэн. За E-ийн тэг одоо балансын тэг гэх юм бол энэ чинь 1000 гэснийг хэлчихэж байгаа. Балансын 2 гэх юм бол 3.4, 4 гэх юм бол 50 гэдгийг хэлнэ гэсэн. За хүснэгтэнд анхны утга олгоогүй бол за элементүүд рүү хандаж утга олгож болно. Ингэж за хүснэгтийг 5 хэмжээтэй даралчингуудаа ингээ харгалзан тэгдэн 1000 нэгдэн ингээд хоёрт нь ингэж утгууд олгож болно. Эсвэл хүснэгтийн одоо E-р элементэд нь E-ээр нэмдэг нэгийг ингэж утга олгож болно гэсэн. Энэ бол зүгээр E-г ч олгож болно, ер нь хэдийг ч олгож болно л да. Зүгээр for давталтыг ашиглаж бас ингэж олгож болно гэсэн. Одоо чинь энд E-ээр нэмдэг нэгийг өгнөд чинь тэгдгээр элементэд нь нэгийг өгнө. Хоёрдугаарх нэгдүгээрт нь 2-ыг, хоёрдугаарт нь 3-ыг, гуравдугаарт нь 4-ыг, дөрөвдүгээрт нь 5-ыг өгнө гэсэн үг шүү дээ. Ингээд бас давталт ашиглаж өгч болно гэсэн. За энийг давталт ашиглаад өгч үзье л да. Тэгэнгүүтээ ингээд А-гийн E тэнцүү E дээр нэмэх нь 10 гэх юм бол 11 12 гэсэн утгууд өгнө гэсэн үг шүү дээ. За ингэж давталт ашиглаж утга өгч болох нэ. За 10 11 12 л гэж хэлнэ. Яа дарвал хэлж байгаа гэхээр ийм тэг учраас ингээ эхнийх нь 10 11 12 гээд ийм утгатайгаар утга өгч болох нэ. За тэгэд ингэж хүснэгтүүдийг хандаж ашиглаж болно. За олон хэмжээст хүснэгт. За энэ болохоор төрлөө бичээд хүснэгтийн нэрээ бичээд ингэж хэмжээг нь болохоор ингэж дөрвөлж алтан ингэж хэдэн л хэдэн хэмжээстийг үсгэж болно. За энд чинь нэг хэмжээстэй 10 урттай хүснэгт үүсгэсэн байна. Энэ болохоор 2 хэмжээстэй 5 болон 10. Энэ болохоор илүү юу хүснэгт шиг л гэсэн үг л дээ. Тийм хэмжээтэй 5-ыг харьцдаг нь 10 хэмжээтэй үүсгэж байна гэсэн. За энэ болохоор 5 10 15 хэмжээтэй 3 хэмжээс хүснэгт. Ингээд ер нь бол хэдэн хэмжээст хүснэгч үүсгэсэн болно. За үүсгэхийг туршиж үзэх юм бол зүгээр ингээл болоо гэсэн үг шүү дээ. За одоо ингэх юм бол за 8-ыг харьцдаг нь 8 хэмжээтэй хүснэгт үүсгэх юм бол ер нь бол шатрын нүчиг гэсэн үг шүү дээ. Шатрын одоо хөлөгч 8-ыг харьцсан 8 байдаг шүү дээ. Иймэрхүүгээр ингэж хүснэгт үүсгэж болно. За E-ийн тэг энэ болохоор яг тохирохоор болчлоо шүү дээ. Энэ бол форм. Ер нь бол ингэж хүснэгт үүсгээд бас утгаа өгөхтэй адилхан E-ийн одоо тэгдгээрхийн нэгдүгээрхт нь яг утгаа өгнө гэдэг ингэж бас болно. Тэгийн нэгдүгээрхт нь би ингэж утгаа өгч болно гэсэн үг. За хоёр хэмжээст хүснэгт. За төрлөө хүснэгтийн нэрвчүүд хэмжээсээ биччихнэ. Энэ болохоор илүү юутай анхны утгаа өгөхдөө болохоор ингэж өгчнө гэсэн үг. За 3 мөр одоо энэ дотор болохоор ингээд 4 элементтэй гэж ингэж өгч болно. За яг хүснэгт хэлбэрээр харъя гэх юм бол ингэж харагдана. А-гийн тэгийн тэг, тэгийн 1, тэгийн 2 ингээд тэгийн 3, нэгийн тэг, нэгийн 1, нэгийн 2, нэгийн 3, хоёрын тэг, хоёрын 1, хоёрын 2, хоёрын 3 гэж иймэрхүүэр төсөөлж болно гэсэн үг. Бүтцийг одоо бас ингэж өгч болно. Шууд нэг хэмжээс дээр ингэ дараалаад тэгээд өгч болно гэсэн үг бас. За аль нэг утгыг нь одоо чинь нэгдүгээр багны нэгдүгээр мөрийн 2-р багны утгыг нь авах юм бол ингэж авнаа гэдгийг энд харуулж байна. За ингэж хүснэгтийг ашиглаж болох нэ. Энд болохоор хүснэгтийг функцийн параметраар дамжуулах. За ингэж бас болно. За олон хэмжээс хүснэгтийн эхний хэмжээсийн хэмжээг бичихгүй байж болно. За эхний хэмжээсийн ингэ бичихгүй харин артлуудыг заавал бич. Эхнийхийг нь л орхиж болно. За энд ингэ бичихгүйгээр ингэж бичиж болно гэсэн олон хэмжээс хүснэгтийг. За мэдээж нэг хэмжээстэй ч гэсэн эхнийхээ бичихгүй байж болно. Ямар ч байсан хэдэн ч хэмжээс хүснэгт байсан эхний хэмжээсээ нь хэмжээг нь бичихгүй ахигаар ашиглаж болно. Бичээч ашиглаж болно юм бол. За энэ чинь А гэдэг хүснэгт оруулж ирсэн байна бид нар. Тэнгүүтээ артлт нь хүснэгтийн хэмжээг оруулаад ирсэн байна. За энэ болохоор яадаг функц вэ гэхээр А хүснэгтийн нийлбэрийг авнаа. За энэ цаам гэдэг хүснэгт зарлангуудаа бид нар А хүснэгтээр гүйцсэн байна. За тгээс ахуулаад сайт хүртэл давтнаа гэдэг ингэ хэлсэн. Тэгээд сам нь тэнцүү сам дээр нэмгэн А-гийн E гэдэг чинь бид нар А-гийн сам тэг учраас бид нар
элементүүдийн утгыг сам дээр нэмээд байна гэсэн үг шүү дээ. Хадгалчихна гэсэн үг. Тэгэнгүүтээ хамгийн сүүлд нь самаа буцаачна. За тэгээд А5 гээд ингээд 1 2 3 4 5 гэсэн утгатай хүснэгт үсгээд сам А гээд 5 гэх юм бол бид нарт энэ 15 гэсэн утга батна. Яг гэвэл 1-ээс 2 5 хүртэлхний хэлбэр чинь 15 шүү дээ. За сам А3 гэх юм бол харин бид нар 6 утгыг батна. 1 2 3-ийн хэлбэр 6 гэдэг. За ингэнэ гэсэн. За энийг туршиж үү. За тэгэхээр int сам гээд за int A гэдэг хүснэгт зарлангуудаа тэнгуүтэй int 2 хаалцчих. Int n гэдэг хэмжээг өгч. За тэгээд int sum тэнцүү тэг for int e тэнцүү тэгээд e нэрс баг n хүртэл давтаад e нэмэх. Энэ нэмэгдүүлчих. Тэнгуүтэй sum нь нэмэх тэнцүү гэдэг чинь яг sum тэнцүү sum дээр нэмэх гэсэн үг шүү дээ. Өөрийнхөө утгыг ямар нэг утгаар нэмнэ гэсэн үг. Нэмэгдүүлнэ гэсэн үг. За тэгэх юм бол бид нар ямар утгаар нэмэгдүүлэх вэ гэхээр A-гийн e-дгээр элементийн утгаар. Тэг үйдийн тэг үйд тэгдгээр 1 үйд 1 2 3 4 гэдэг харгалзах элементүүдийн утгаар нэмэгдүүлчихэнгүүтээ битүүр нь sum гээд sum-ын утгыг буцаачна. За энийг s гэж. Sum-ыг товчлоод s гээд s-ийн утга буцаачна. За энэ хүснэгт зарлын нэг. За хэмжээг нөхгүй шууд хэмжээсээ нэмгээр өгч. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За ингээд өгчөө. Тэгвэл А-гийн одоо ингээд өгсөн байгаа. Тэнгүүд sum гэж хэлж үзье. C out гээд sum гээд хүснэгтээ оруулчих. Хүснэгтээ оруулахдаа болохоор хүснэгтийнхаа ингээ нэрийг ингээ шууд оруулаад өгч. Энд ингээ харагдаж байгаа. Ингээд оруулаад өгч. Хүснэгтийн нэр нь болохоор хүснэгтийн хаягийг нь заадаг. За. Хаягийг нэр нь заадаг ба. Хүснэгтийн нэр нь болохоор шууд компьютер одоо санах бод нэг газар хадгалагдаж байгаа шүү дээ. Тэрнийх нь эхлэх хаягийг нь хүснэгтийн нэр нь шууд зааж өгдөг. За тэрийг дараа нь бас үзнэ. За тэнгуүтээ энд нь болохоор нийт хэмжээг нь 10 хэмжээтэй эхний 10 элементийн нийлбэрийг авъя гэх юм бол ингээ авч. Тэгвэл 1-ээс 10 хүртэлх тооны нийлбэр чинь 55 шүү дээ. Тэгээд 55-ыг буцаана. За тэнгуүтээ цаа ангуудаа sum хичээд A-гийн 5 гिचх юм бол 1-ээс 5 хүртэлх тооны нийлбэргээд 15 гээд 55 15 гэж үнэн далтчих. 55 15 гэж хэвлэнэ гэсэн үг. За ингэж функцийн параметраар дамжуулж болох нэ. За ингэ 55 15. За ингэж ашиглаж болно гэсэн үг. За ерөнхийдөө нэг иймэрхүү маягаар ашиглаж болох нэ. За хүснэтийг үзээд дууслаа.